За үзэгч та бүхэндээ дараагийн зочноо танилцуулъя. Тэгэхээр Монгол банкны дэд ерөнхийлөгч Лав Сөрөнг орж ирүүлээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Танд ч танай үзэгчд мэд хүргье. За баярлалаа. За тэгэхээр би танаас бол тодорхой хэдэн асуултыг асууя гэж байна. Тэгэхээр энэ Монгол банкнаас санаачлаад үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг оруулж байгаа юм байна. Тэгэхээр банкны хууль гэж байгаа өөр одоо энэний хажуугаар их хурлаар хэлэлцүүлж байгаа. Яг чухам ийм хууль хэлэлцүүлэх болсон шалтгаан юу юм бэ гэдгийг та эхлээд тайлбарлах эхлэхгүй. За тэгэхээр үндэсний төлбөр тооцооны системийн тухай хуулийг ингээд санаачлан төслийн боловсруулах тэгээ их хурл дүргэн барих хэд хэдэн шалтгаан байгаа. За нэгдүгüүрт нь бол банк түүнийг ирэх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль гэж нэлээд урт нэртэй хууль 1995 онд батлагдсан юм хууль байдаг. За энэ хууль маань өнөөдрийг хүртэл одоо бараг 10-21 жил ямар нэг өөрчлөлт шинжилгээ найруулга нэмэлтгүйгээр явж ирсэн. Энэ маань бол энэ хууль маань өнөөдөр ингээд энэ санхүүгийн амьдрал, нийт эдийн засгийн амьдралд бол яг зохицуулалтын үүргийг бүрэн гүйцэтгэж чадах байсан. Тэгэхээр заавал энэний оронд шинэ зүйл оруулж ирэх шаардлага байгаа. Төлбөр тооцоо гэдэг маань зөвхөн одоо нэг хоёр хүний хооронд юм уу, нэг банк санхүүгийн аж ахуйн нэгжүүдийн хооронд идэх төлбөр тооцоо биш. Энэ бол энэ төлбөр тооцоо эдийн засгийн амьдралд маш чухал тийм үүрэгтэй ийм одоо харилцаа байдаг. Ийм одоо дэд бүтц байдаг. За энийг одоо юугаар тайлбарлах вэ гэхээр улс орны хооронд эдийн худалдаа эдийн засгийн хамт ажиллагаа гэж болдог. Энэ хооронд бол угаасаа төлбөр тооцоо явдаг. Хоёр хүн худалдаа ихтэй нэг нь бараагаа зараад нөгөөх нь мөнгөний шилжүүлээд. За иргэд аж ахуйн нэгж хоорондоо бас ингэж явж байгаа. За одоо цалингаа хүмүүс одоо авахтаа сүүлийн үед бол одоо цалингийн карт гэдэг хийдэг бас. Энэ бүхтэй холбогдуулаад энэ шинжлэх ухааны техник, технологийн дэвшил өөрөө банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнд орж ирээд нэлээд боловсрон болж ирж байгаа. За энэ маань өөрөө энэ хуулийг бас цааш нь сайжруулж ийм шинжлэх ийм зайлшгүй шаардлагыг бий болж байгаа. За нөгөө нэг бас нэг шаардлага юу вэ? Дэлхий бол одоо угаасаа глобалчлагдаад ингээд одоо эдийн засгийн харилцаа хүртэл одоо Европын холбооны хувьд бол одоо том Европын ингээд олон улсууд байгаа мөртлөө нэг ийм байгууллаганд ор бүгдээ нэг ижлэхэн мөнгөтэй ижлэхэн болчлоо. Тэгэхээр энэ маань өөрөө төлбөр тооцоо өөрөө бас нийтдээ бүр нийтийг хамарсан ийм нийтлэг стандарт шинжтэй байх хэрэгтэй болж эхэлж байгаа. Энийхэн дагуу Монгол улс ч гэсэн энэтэй бас хөл зэрэгсэж ахлах хэрэгтэй гэдгээр нь бас хуульдаа шинжилт хийж байгаа. Тэгэхээр одоо бэлэн бус банкны бэлэн бус төлбөрийн ийм одоо гүйлгээний одоо ийм ажиллагаа нэмэгдэх нь байна. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр яг аюулгүй байдлын тал дээр нь анхаарах ийм бас зүйл байдаг байх л та. Тий. Тэгэхээр төлбөр тооцоо маань тэр олон улсын миний төрж ирсэн стандарт зарчмаар бол нэгдүгээр тасралтгүй явж явах хэрэгтэй. Хоёрдугаар найдвартай байх хэрэгтэй. Бүрэн хамгаалагдсан байх хэрэгтэй гэдэг ч юм энэ олон зарчим байгаа. Энийний дагуу одоо Монгол улсад байгаа төлбөрийн систем маань энэ шинэ хуулийнхаа дагуу бас шинжлэгдэх юм. Тэгэхээр бол төлбөр тооцоо бол одоо хоёр хүн худалдаа хийгээд юм уу хоёр хүн хилцэл хийгээд мөнгөнд шилжихгүй байвал зогсчвал тэр үйл ажиллагаа бас зогсож штэ. Тэгэхээр энэний найдвартай аюулгүй байдлыг бол бас бүрэн хангасан байх хэрэгтэй. Шинжлэх ухааны техникийн дэвшлэр гарч ирж байгаа одоо энэ сүүлийн төлбөрийн хэрэгслүүд маань одоо бас нэг тодорхой хэмжээнд бас эрсдэлтэй байгаа штэ. Одоо олон нийт бол сайн мэдж байгаа. Одоо хуурамч карт ашигласан байна, ингэж мөнгө шимшигдүүлсэн байна. Ийм гадны иргэд орж ирээд ингээд нөгөө банкны ATM POS машинаас мөнгө авсан байна гэд яриа гардаг. Тэгэхээр одоо энэ хууль гарна дээр нь Монгол банкнаас явуулж байгаа бодлогын хүрээнд бүх хэмжээндээ энэ төлбөр тооцооны систем бүрэн шинжлэхдэх юм байна. Илүү өндөр найдвартай түвшинд очих. Та одоо жоохон тодруулж хэлж болох техникийн хувьд ингээд шийдэл гэдгийг бас энэ хуулийн төсөлд оруулж ээж бас асуудлыг шийдэгдэх байх л та тийм. Тэгэхээр одоо тодорхой санал ямар явж байгаа. Тэгэхээр бол нэгдүгээрт бол одоо төлбөрийн энэ тооцооны систем маань хоёр байгууллагаас зөвшөөрлөгж явдаг байсан. Хуучин одоо өнөөдрийн тогтолцоогоор. За нэгдүгээрт нь бол Монгол банкны хувьд бол банкудаа лиценз хэлбэрээр одоо төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхэлж болно гэдэг. Банкуд тэр зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа хийдэг. Бус банкнаас гадна банк бас санхүүгийн олон байгууллагууд байна л да. Одоо хадгалан зээлийн оршоо, банк ус үнэт цаасны компани гэдэг. Тэдгээр байгууллага бас төлбөр тооцооны зөвшөөрлийг санхүүгийн зохицуулах хороноос авч явдаг. Тэгэхээр хоёр талд хоёр юм зөвшөөрлөөр явж байгаа. Жишээлбэл одоо би
ард нийтэд олон нийтэд нэлээд ойлгомжтой байх нэг жишээ гэх юм бол одоо жишээл Mobicom компани нэг Candy гэдэг нэг үйлчилгээ гаргасан. Candy-гээр одоо утасны төлбөр тооцоогоо хийж болно. За эмийн сангаас им авч болно ч гэдэг юм уу. За өшөө нэг Unitel гэх компани GG гэдэг нэг гаргацсан. За GG-гээр одоо кабелийн телевиз нөгөө юуныхаа кино үзэж болно ч гэдэг юм. Ингээд төлбөр тооцоо маань өөрөө мөнгнөөс гадна цахим мөнгөөр бас хийгдэж эхэлж байна л да. Одоо энэтэй холбогдуулаад ийм их техникийн дэвшил, ийм зохицуулалт заавал байх шаардлагатай үйлчилгээнүүд гарч ирж байгаа учраас энэ хууль маань заавал энийг зохицуулах хэрэгтэй байна. Тэгэхээр техник технологийн дэвшил маань өөрөө ийм янз янзын санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоод байна. Энийг нь бол хуулиараа бид өөрчилж, зохицуулж, хуулийн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлага байна. Нэгдүгээр. Хоёр дахь нь гэвэл би бас нэг жишээ хэлэх гэсэн. Нэг Сингапурт одоо манай үзэгчид сайн мэдж байгаа. Нэлээд хэдэн жилийн өмнө Хонконг, Сингапурт нэг шууны ханиад гарлаа гэж бүр нэлээд одоо тийшээ зорчиж болохгүй ч гэдэг юм уу. Тэнд одоо ийм их ханиад их олон нийтийг хамарсан ийм ханиад байна гэл ингээд тэр үед одоо Сингапурын хуулиар одоо нэг хүүхдээ одоо хэдэн наснаас 10 наснаас доош хүүхдийг бол цэцэрлэг сургуульд бол одоо явуулахгүй үед бол заавал эцэг их нь гэртээ харж явах хэрэгтэй гэдэг хуультай байд юм байна л. Тэгэхээр нөгөө шууны ханиадны үеэр бол сургууль цэцэрлэг хаачихлаар эцэг их нь хүүхдээ заавал гэртээ харж үлдэх болдог. Тэнд эцэг эхчүүд дотор бол нөгөө энэ төлбөр тооцоог явуулдаг хүмүүс байж байгаа шүү дээ. Одоо нөгөө банкн дээр очиод сууж агаад төлбөр тооцоог нь явуулдаг мэрэгжилтэн ч юм уу, эдийн засагч, нэгтлэн бодогч нар байдаг. Нөгөөдөл ажилдаа явахгүй болохоор хөл хорионд орчихлоор нөгөө төлбөр тооцоо чинь зогсчихж байгаа. Тэгэхээр талах хийдэг үйлдвэр гурилаа нэг талхны гурилын компаниас аваад ингээд талхаа хийх болтол хооронд нь төлбөр тооцоо явахгүй учраас нөгөө бараа нь бас явах байлаад эргээд нөгөө зах зээл дээр талах гарахгүй байдаг ч юм уу. Одоо хүнсний бүтээгдэхүүн нийлэгдэхгүй бол сүтэг хэлэх юм бол гэдэг юм уу амьдрал зогсох нь шүү дээ. Эдийн засаг бол шууд ингэ зогсчихж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр зайшгүй яах гэхээр нөгөө энэ эдийн засаг гэрээсээ хүртэл төлбөр тооцоог ажиллаа хийж болдог ийм системийг хүртэл бүрдүүлэх шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр бол одоо Монгол улсад энэ төлбөр тооцооны шинэ тогтолцоо бий болдог дотор одоо өнөөдөр байгаа төлбөр тооцооны системээс гадна энэний хамгаалалт нь ямар байх вэ? Давхар явдаг ямар систем байж болох вэ? Өшөө 3 дахь орлуулдаг ямар юм байж болох вэ гэд олон зүйлийг бол энэ хуулиар болон Монгол банкнаас явуулж байгаа бодлого шийдэг. Тийм. Дахиад яг энэ дээр бас зүйл тодруулъя гэж бодож байна. Тэгээ манай Монгол улсад 2 сая орчим яг одоо энэ цахим карт хэрэглэж байгаа хүн гэж нэг юм би та уншижсэн санагдаж байна. Тэгэхээр энэс үсэх юм бол ер нь одоо ингээд цаашдаа ер нь бид нар чинь төрөвчин дотор их олон мөнгө хийгээд төгрөг хийгээд явахгүй маягтай боллоо. Тэгээд энэ бэлэн мөнгөний гүйлгээ багасч байгаа гэж албаас хэлээр болдог гэж хэлэх байх л та. Тэгэхээр энэтэй толботоогоор л таны сая ярьж байгаа одоо энэ харилцааг нь тодорхой болгох гэдэг юм уу. Дээр нь одоо нууцлал өндөр байх гэдэг юм. Тэгээ энэ дээр бас тодорхой зүйлүүдийг та дэлгэрүүлж юу хэлж байгаа манай. Тэгээ яг манай үзэгчид бас сайн мэдэх. Хуучин нэг кино гардаг гэсэн шүү дээ. Хэдэн сайхан шарын юм энэ 2 3 огт нийтчлээ гэж. Тэгэхээр ингээ бэлэн мөнгө чинь өөрөө нэг талаар ингээд энгийн амар юм шиг мөртлөө хуримтлуулаад хадгалах ч юм уу авч явахд бол их төвхтэй эрсдэлтэй гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл дөрөвчтэй мөнгө одоо гээх ч юм уу энэ тохиолдолд бол нөгөө мөнгө чинь алга болчихно. За эсвэл нөгөө их хэмжээгээр одоо авдрандаа хоримтлуулаад байж итэл одоо янз янзын галуусны аюулаас болоо ийм болон эрсдлүүд байдаг. Захин мөнгөний хувьд бол энэ эрсдлүүд тодорхой хэмжээр хаагдчихж байгаа. За нэгдүгürt бол карта гээсэн ч гэсэн банкндаа хэлээд хаалгах чинь. Тэгэхээр бол мөнгө маань банкндаа байж л байна гэсэн үг. Карт маань өөрөө бас их олон талын одоо үйлчилгээнд хамрагдах болоод ирэхээр хингийн болж эхэлнэ. За автобусанд ороод одоо картаараа уншуулад явчихна. Тэгэхээр заавал автобусанд мөнгө төлнө, автобусны картаа юу гэдгийг асуудал байхгүй болж эхэлнэ. За карт маань өөрөө төгрөгийн болон валютын ингээд хосломол байж болно. Тэгэхээр нэг карттай хүн бол одоо Монголдо бол төгрөгөөр үйлчлэгээ хийх чинь. За гадагшаа аялал жуулчлал ч юм уу хил даваад явхлаараа тэнд очиод бас тэнд үйлчлэгийг авч байна. Тэнд нөгөө долларын төлбөр тооцоо хийгдээд эхлэхээр нэг картаар бүр олон талын зэрэг үйлчлэгийг авах юм боломж нэг дүрт бүрдчихэж байгаа. За хоёрдугаар шинжилгээ ухааны техникийн дэвшлэрээ карт маань одоо хуучин соронзон байсан бол одоо илүү юм утасны чип шиг юм чиптэй болж эхэлнэ. Чиптэй болохоор аюулгүй байдал их өндөр түвшинд очиж эхэлж байгаа. Тэгэхээр бол энэ чипийг бол хулгайгаар юм хуурамчаар хийх магадлал нь маш багасж байгаа. Одоо та бидний хоёрын түрүүч ярьсан жишээн дээр одоо нэг гадныхан орж ирээд картаар хуурамч картаар хийгээд ингээд хүний дансаас мөнгө авж ийн, машинаас мөнгө авж ийн. Тэгэхээр энэ маань өөрөө тэр соронзон гэдэг тэр түрүүчийн технологийн зүйл нь өөрөө нууцлал арай багтаа байсан бол одоо арай өндөр нууцлалд орж эхэлж байгаа. За өшөө цааш нэрх юм бол нөгөө картн дээр байдаг чип чинь өөрөө утсан дээр хүртэл байж байгаа шүү дээ. Тэгэхээр карт утас хоёр хоёулаа нэг болж болох боломжтой.
Тэгэхээр энэ нь юу гэж хэлж байгаа нэхлээр та утасныхаа карт чипэн дээр нөгөө мөнгөнийхөө банкныхаа картны хэсгийг хамт байлгах юм бол одоо зөвхөн утсаараа ч гэсэн төлбөр тооцоо хийх боломж нь ингээд бүртгэхээр тэгэхээр нэгэнт ийм техник технологийн дэвшил өөрөө дэлхийд даяар ингээд нэвтрээд хэрэгжилж байгаа үед Монгол улс ч гэсэн энэтэй хөл зэрэгцэж алхах хэвээр Монголын харилцагч гэсэн ийм үйлчлэгийг авч явах чадах хэвээр гэдгээр л энэ бодлого нь явж байгаа энэ хууль нь бас хамт гарч ирж байгаа. Тэгэхээр яг цахимгийн тэргийн эрсдлээс хамгаалах гэж саятай бас эхлээд ярьж байна тийм ээ. Энэ тал дээр бас тодорхой зүйлүүд энэ хуулийн төсөл дээр энэ эрсдлээс яаж хамгаалах тухай гэдэг дээр нь бас хууль дээр бол бүр нэг бүлэг болоод орчихсон байгаа. Тийм. Тэгээд дээр нь Монгол банкнаас энэ орчин үеийн техник технологийн дэвшлиг харгалзсан стандарт нөхцөлийг тавьж өгье. Тэгэхээр банкнаас гаргаж байгаа картууд өөрөө тэр олон улсын түвшинд нийцсэн байхаар тийм картууд гарч ирнэ. Тэгэхээр энэтэй холбогдуулаад энэ өөрөө өндөр түвшинд очиж байгаа учраас нууцлал аюулгүй байдлаа бол сайн хангаж өгч байгаа. За өшөө нэг хууль дээр нэмэгдэж орж ирсэн зүйл бол одоо худалдаа маань өөрөө биднес дэлгүүр ороод дэлгүүрээс өөрөө юм очиж авдаг байсан бол одоо сүүлийн үед илүү амар болоод гэртээ байгаад авч болдог болж байна. Гэрээсээ худалдаа хийж болдог болж байна. Тэр нь өөрөө интернетийн худалдаа гэж байгаа. Тэгэхээр интернет худалдаа маань зөвхөн Монголд ч биш олон улсад хийх боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ төлбөр тооцооны шинэ систем дотор интернетийн худалдааны талаар бол заалт орсон. Тэгэхээр бол монголчууд одоо зөвхөн дэлгүүр орж юм авдаг гэдэг ойлголт байхгүй. Монголдөө байж байгаа гаднаас ч гэсэн юм авах боломжтой. Энэ интернет худалдаагаар дамжиж орж ирнэ. Энэ нь төлбөр тооцоогоор дамжиж байгаа учраас Монгол банкны хувьд бол тэр аюулгүй байдал, мөнгө төргөө алдахгүй байх хамгаалалттай байдлыг бүх юм хийж өгье. Хоёрдугаар тэгвэл одоо бас экспортыг энэ талаар дэмжигдэж эхэлнэ. Зөвхөн гаднаас юм худалдаж авах биш. Монголд одоо гар урлалаар юм уу, уран зурагч гэдэг юм уу нэг юм хийдэг хүн байх юм бол одоо бэлэг дурсгалын зүйл хийдэг хүн байх юм бол өөрөө интернет дээр тавиад энийг худалдаж болно гэсэн үг. Тэгэхээр гадны худалдаа авахч орж ирээд авах юм бол манай төлбөр тооцооны системээр дамжаад энийг худалдаж авах гэсэн үг. Тэгэхээр энэ нь өөрөө боломжийг олгосон. Тийм боломжийг олгосон. Тийм. Тэгэхээр одоо энэ төлбөр тооцооны хууль маань өөрөө энэ боломжийг хангасан бүх заалтуудыг бас өөртөө шингээсэн байна. За нэг тантай уулзныг бас нэг хоёр зүйл тодорхойлоо асууя гэж бодож байна л да. Тэгэхээр энэ банкуудын шимтгэл дээр иргэд яахан тийм янз бүрийн хөндлөлтүүд хэлээд байдаг юм байдаг. Тэгэхээр энийг зохицуулах тал дээр яг юу хийж болох вэ? Тий. Хуучин бол Монгол банкнаас бол ямар бодлого барьж ирсэн гэхээр за энэ банкуудын гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ бол энэ банкны өөрийнх нь л бүтээгдэхүүн үйлчилгээ. Одоо нэгэнт ингээд банк хооронд энэ өрсөлдөөн бий болсон нөхцөлд Монгол банкнаас оролцоод за энийгээ чи бойл эн чинь бол үнэтэй байна ч гэдэг юм бүтээгдэхүүн байна гэдгээр оролцдоггүй байсан. Энэ төлбөр тооцооны шинэ хуулиар энэ төлбөр тооцооны систем маань нэгдсэн байдалд орж байгаа. Нэг системд. Тэгэхээр нэгдсэн байдалд орж ийн гэдэг маань өөрөө банкуд бол одоо өөрөө илүү их одоо би энэ бүтээгдэхүүнийг ганцаараа гаргаад явна. Ганцаараа гаргасан учраас би монопол үн байна гэдэг ийм ойлголт бол байхгүй болно. Угаасаа нэгдсэн шүлжээнд орж ирэх учраас банкуд маань ямар бүтээгдэхүүн үйлчилгээ байна тэрийг энэ нэгдсэн шүлжээгээр дамжуулах болно. Тэгэхээр тусдаа хийдэг нэг олон зардал одоо хөрөнгө гарсан ийм одоо бүтээгдэхүүн ажил үйлчилгээ юм уу ийм зүйл байсан бол одоо нэгдсэн байдлаар орж ийн гэдэг маань эдийн засгийн хувьд бол хэмнэлттэй болж эхлэх юм. Тэгэхээр бол ард түмний нуруунд дээр одоо очих тийм дарамт бол байхгүй болно. Одоо банк хоорондын хорж байгаа одоо төлбөрийн даалгавраар ингээ мөнгө шилжиж байгаа үйлдэл бол нэг олон том хэмжээний шимтгэл хураамж байсан бол энэ маань өөрөө багасах боломжтой болж эхэлнэ. Өөрөө илүү их нэгдсэн маягаар орж ирэх учраас илүү багасна гэж тэрэн дээр бол Монгол банк бол итгэлтэй байгаа. Та бас дахиад төлөвлөгөөний дэвсгэл дахиад нэг зүйлийг тодруулъя. Нэгэнт бас тантай уулзах гэдэг. Өчигдөр бас мэдээ юмар харж ирсэн. Гадаадын банк орж ирэх юм бол эхлээд хөрөнгө оруулалт хийж хагаад гинт дараа нь зогсоочих юм бол бид нар атганд нь гэдэг юм орох юм шүү гэж зарим эдийн засаг тайлбарлаад идэв. Энэ дээр та яг юу вэ? Өнөөдөр одоо банкны системд бол нэг 14 арилжааны банк байна. Энэ 14 банк нь бүгдээрээ дотоодын банкуд, Монголын дотоодын гэдэг нь Монголын банкуд. Энэ бол гадны арилжааны банк бол гадны банкуд бол байхгүй. Бусад улсын жишээг харах юм бол гадны банкуд, дотоодын банкуд хамтдаа л явж байна л да. Гэхдээ энэ нь бол хууль эрх зүйн зохицуулалтын өдөр тус тустай явж байгаа. За олон нийтэд одоо жижиглэнгийн гэдэг юм уу ийм үйлчлэгээ үзүүлдэг арилжааны банкуд маань энэгээр байна. Энэ нь бол Монголын банкуд нугаас энэ үйлчлэгийг хийгээд өнөөдрийг хүртэл явж ирсэн учраас энэ үйлчлэгийг бол хийгээд явна. Тэрнээс гадна Монгол улсад одоо том томоохон төсөл хөтөлбөрийг явуулах заашгүй шаардлага байна. Энэ том төсөл хөтөлбөрт томоохон хөрөнгө оруулалт оруулна. Энэ хөрөнгө оруулалтыг нь бол өнөөдөр манай дотоодын банкуд бол бас өөрөөсөө бүрэн санхүүжүүлж чадахгүй байна. Энэ үднээс гадны бас нэг томоохон хөрөнгө оруулалтын банкуд бол Монгол улсад хэрэгцээ шаардлага нь бол байгаа. Энэ утгаараа эднүсийг оруулж ирнэ. Тэгэхдээ хоорондынх нь үйлчлэгээ юуныхын зах зээлийг хольж чадахгүй томоохон төсөл хөтөлбөрүүд дээр л тэр гадны банкуд орж ирж ажиллах хэрэгтэй. За Монгол улсын эдийн засгийг дэмжихэд
Угаасаа зөвхөн бид өөрсдийнхөө мөнгөөр бас үйл ажиллагаа явуулахаас гадна бас гадны хөрөнгө оруулагчдын мөнгө бол зайлшгүй шаардлагатай учраас тэр гадны томоохон банкуудыг бол оруулж ирэх үе хаалгыг нь бол нийхэн зүйтэй юмаа гэдэг байр суурь дээр эслийг бол тооцож ярьж байгаа. За баярлалаа танд. Ингээд Монгол банкны танай банкны хамт олонд бас ажлын амжилт хүсье. За нэвтрүүлэг үргэлжилж байна. Ярилцсан нэвтрүүлэг үргэлжилж байна. За одоо бид студид орж ирүүлсэн энэ зочноо танилцуулъя. 5 бол нийслэлийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгийн дарга. За манай үзэгчид мэдж байгаа бах өнгөрсөн он бол хэрэглэгчийн жил гэж ингэж одоо зарлагдаж явсан. За тэгэхээр энэ жил болгож зарласантай холбоотойгоор танай одоо нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгээс